Яг одоо та мөрөөдсөн мөрөөдөлдөө хүрч чадахгүй хэдэн ч жил, хэдэн ч удаа мөрөөдлөө бичээд, мөрөөдлөө тавиад, үүнийхээ дагуу зорилгоо тавиад хичээсэн ч яаж ч хичээсэн мөрөөдөл таних болохгүй байна уу? Бусад хүмүүс мөрөөдөлтөд хүрээд аз жаргалтай сайхан амьдраад амжилтанд хүрээд таны амьдрал болохгүй байна уу? Тэгвэл энэ бүгдийн учир шалтгаан нь таны болж бүтггүй байгаад биш, та муу байгаад биш. Энэ бол бид нарын даалт ухамсартал байдаг. Өөрөөр хэлэх юм бол бид нар даалт ухамсартаа суусан тэр програмчлалынхаа дагуу амьдарч байгаа. Танаас санал нийлэх үү? Зарим хүмүүс дандаа гой бэлэг авч бусдаас дандаа гой үг хүндлэлийг хүртэж байдаг. А зарим хүмүүс маань 1000 хичээсэн ч нэг л болж өгдөг. Энэ юутай холбоотой вэ гэвэл энэ таны тэр даалт ухамсарт байгаа програмтай холбоотой. Өөрөөр хэлбэл тэр зөв хань ижлээ сонгоод хань ижлээсээ үргэлж өөрийнхөө хүссэн зүйлээ ахуулаад үргэлж гой бэлэг хүлээж аваад үргэлж хүндлэл донд амьдраад байгаа хүний даалт ухамсарт одоо нөгөө манайхаар яс маханда шингэтэл тэр хүний тархинд тэр програм суусан байгаа гэсэн. Тийм учраас тэр хүн ямар ч зүтгэл гаргаагүй байхад эргэн тойрны түүнийг шагнаад урамшуулад ямар ч байсан түүнд аз таарад яаж ч байсан дандаа гадаад дотоодоор яваад та яаж ч хичээсэн, яаж ч одоо өдөрт 10 цаг ажилласан нэгэн хэвийн амьдралаасаа гарч чадахгүй байгаа нь энэ бүх зүйл даалт ухамсарын програмтай холбоотой. Тэгэхээр энэ програм биднэрт яаж суусан бэ гэвэл бид нарын бага наснд 0-оос 7 наснд бид нар эргэн тойрноосоо энэ мэдрэмжийг авсан. Энэ мэдээллийг бид нар эргэн тойрноороо бүх мэдрэхүүн эрхтнэрээ мэдэрч түүнийг бид нар бие дээрээ бичээд авцсан гэсэн үг. Ингээд энэ зүйл биднэрт ерөөсөө арилахгүй дахин түүнийгээ татаад яваад байгаа гэсэн үг. Зарим хүмүүс боддог надад хүмүүс туслахгүй, надад туслах хүн байхгүй. Би энэ амьдралыг өөрөө л туулах ёстой. Би өөрөө л хоёр ажил хийх ёстой. Би өөрөө л ухаантай байх ёстой. Тэгжээж би мөнгөтэй болно гэж боддог. Гэтэл мөнгөтэй болохын тулд танд яг үнэндээ ямар ч мэрэгжил хэрэггүй. Тэр бакалавр, магистрийн зэрэгч хэрэггүй. Та ухаантай байх ч хэрэггүй. Зөвхөн танд зөв програм л хэрэгтэй. Бидний амьдралд усаагаар мэд хэрэгтэй энэ мэдлэгийг харамсалтай нь альч шатны боловсрол дээр заадаггүй. 10 жилд дээд боловсролд магистр, бакалавр бүгдэнд нь ерөөсөө заадаггүй. Бид нар энэ зүйлийг нэмэлтээр олж авах хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс хизээ энэ үе дээр ирдэг вэ? Хизээ өөрийгөө өөрчлөе гэж шийддэг вэ гэвэл хүмүүс маш олон тэр хэцүү бэрхшээлтэй амьдралыг туулсныхаа дараа, маш олон уналтанд орсныхаа дараа сүнсний сэрэлд явагдсан үед би гэж хин бэ? Би ямар сөрөг програмтай юм бэ? Яагаад надад энэ асуудал дахин татагдаад байгаа юм бэ гэж өөрлөгөө өндийж эхэлдэг. Энэ бол бид нарын өөрчлөлтийн эхний шат. Тийм учраас хэрвээ та яг өнөөдөр ийм байдалтай байгаа бол өөрийгөө учрыг олохгүй би яагаад ингэж амьдраад байгаа юм бол амьдрал ямар утга учиртай юм бол би яагаад өдөрт хүүхдээ орхиод 8 цаг ажиллаад ажилсан цалин маань цалингаа цалингийн хооронд байгаа юм бол гэж бодож байгаа бол би таныг өөрийнхөө 10 хоногийн даалт ухамсараа өөрчлөлийн сургалтанд өрж байна. Энэ сургалтанд та сууснаар даалт ухамсар яаж ажилдаг? Даалт ухамсартаа бид нар ямар аргаар тэр програмчлалыг суулгах вэ? Өөрийнхөө толгой дээр суусан тэр сөрөг програмыг яаж арилгах вэ гэдэг тэр маш чухал зүйлүүдийг заах болно. Энэ бүх зүйлийг би маш олон энэ 5 жилийн хугацаанд олон хүмүүсийн гадаад хил дээр сургалтуудад сууж, маш их мөнгийг зарцуулж, маш их цагийг зарцуулж, суралцаж түүнийг амьдралдаа хэрэгжүүлсээр ирсэн. 3-4 жилийн өмнөх амьдрал, өнөөдрийн миний амьдрал хоёр бол шал өөр. Тэгэхээр энэ бол миний даалт ухамсараа өөрчилсөний үр дүн. Тэгэхээр та ч гэсэн өөрчилж чадна. Ганцхан бид нар шийдвэр гаргаад өөртөөгөө л ажиллах хэрэгтэй гэсэн. Энэ зүгээр нэг сургалт биш, яг таны тэр асуудлыг арилгах, таны тэр даалт ухамсарт агуулгадаад өнөөдрийг хүртэл таны амьдралд авчираад байгаа тэр асуудлын даалт ухамсарт байгаа програмыг бид нар өөрчлөх юм. Тэгэхээр ерөөсөө 8 удаагийн хичээл үзээд даалгавраа хийн 8 өдөр. Тэгээд 2 удаагийн семинараар бид нар хинд ямар одоо блог байна гэдгийг бид нар талаас нь шүүж арилгаж өгөх юм. Тэгэхээр энэ одоо хичээл семинараар бүрдсэн энэ 10 хоногийн сургалт ердөө 50,000 төгрөг буюу нэг өдрийн сургалтыг та 5,000 төгрөгөөр л авч байгаа. Энэ таны амьдралд маш их өөрчлөлтийг авчирна. Өөрчлөлт гэдэг бол нэг шөнө дээр ирдэг зүйл биш. Өөрчлөлт гэдэг бол олон жижиг алхам, олон жижиг одоо зуршлын үр дүн. Өөрчлөлт гэдэг бол үйл явц. Сургалт маань онлайн хэлбэрээр явагдана. 2 удаагийн бид нар семинарыг бас явуулна. Семинарыг зөвхөн ганцхан бие удирдах явуулахгүй, суралцж байгаа хүүхдүүд маань, хүмүүс маань өөрсдөө семинарт оролцож тэд нар дээр үндэслэн одоо оюутан дээр үндэслэн семинар гэж явагдана. Тэгэхээр тэр семинар биднэрт маш их зүйлийг тань дээр байгаа маш олон блогуудыг гаргахад туслана. Маш олон та буруу бодоод яваад байгаа таны дээр маш олон блогууд, сөрөг програмууд тэр үед гарна. Тэгэхээр тэр 2 удаагийн семинар бол маш чухал ач холбогдолтой. Үүнээс гадна 8 удаагийн хичээлийг би видео хэлбэрээр зөвхөн сургалтанд орж байгаа хүмүүстэл өдөр болгоно нэгээр нь өгнө. Өдөр болгоно даалгавар хийн. Даалгавраа шалгуулна. Ингээд явна. Энэ бол нэг осны яг коуч, ментор шиг мөртлөө маш боломжийн үнээр өөрийгөө цэнэглээд авах бүрэн боломжтой манайхаа.
Хэрвээ та өөр дөрөө яг одоо миний энэ бэлдсэн байгаа 10 өдрийн сургалтыг хэрвээ та коуч хэлбэрээр авах юм бол та 2 сарын хугацааг зарцуулна. Нэг удаагийн чинь тэр эмчилгээ 200 мянгаас дээш төгрөгийн өртөгтэй байх болно. Ингээд 10 удаагийн бодоод үзэх юм бол 2 сая 3 сая төгрөгийн өртөгтэй энэ хичээлийг онлайнаар видео хэлбэрээр тэгээд дээрээс нь семинартай хамгийн чухал өөрийнхөө 5 жил судлаад өөрийнхөө туршсан тэр зүйлүүдийг бүгдийг базаад маш ойлгомжтойгоор 10 хоног та нарт заахаар бэлдсэн байгаа. Тийм учраас та нар маань хоцролгүй ороод ирээрээ энэ сургалт маань та нар заавал одоо тодорхой нэг цагт бэлэн байх шаардлагагүй тухайн өдөртөө багтаж тэр хичээлийг үзээд даалгавраа хийсэн байх ёстой. За үнэ нь 50 мянган төгрөг гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр 50 мянган төгрөгөөр та юу авч болох вэ? Бараг 7 хоногийн хүнсээч авч чадахгүй. 2 удаагийн өдрийн хоолныхаа мөнгөөр та өөрийгөө цэнэглэж өөрийнхөө амьдралыг өөрчлөх энэ 70 тухамсрын сургалтанд суун гэдэг бол маш том боломж манайхаа. Тэгэхээр энэ боломжийг алдахгүйгээр бүртгүүлээд аваарай. Тэгээд өөр өөртөө ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө толгойд байгаа 70 тухамсрынхаа программыг өөрчилчих юм бол тэгээд таны амьдрал өөрчлөгдөн. Энэ бол үлгэр биш. Энэ бол зүгээр нэг хэлээд байгаа зүйл биш. Энэ бол бодит үнэн. Тийм учраас та нар маань заавал энэ сургалтанд бүртгүүлж өөрийнхөө төлөө өөртөөгөө ажиллах хэрэгтэй. Таныг сургалтандаа урьж байна. За би бол хичээлээ өөрөө бэлдэж эхэлнэ. Би сургалт явуулж байгаа сургалт болгондоо дандаа хуучин видеогоо тавьдаггүй. Би дандаа шинээр видео бэлдэж тавьдаг. Ягаад гэвэл би өөрөө өдрөөс өдөрт өсөж өөрчлөгдөж байгаа. Би маш олон тэр номнуудыг бүгдийг би адаад хэл дээр нь уншаад өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд өдрөөс өдөрт би өөрчлөгдөд явж байгаа учраас би хичээлээ заах болгондоо би өөр төвшөнд заадаг. Тийм учраас би хичээлээ бэлдэж эхэллээ. Та нар маань сургалтандаа бүртгүүлчээрэй. Сургалт маань тун удахгүй бүртгэл маань хаагдана. Тийм учраас та яараарай.